Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Даны өрөөлөнхийн төлөө Монгол Мед нэгдсэн эмнэлэг. Амралтын өдрийн мэндийг хүргэе эрхэм хүндэт үзэгчдээ эрүүл амьдрал нэвтрүүлгийн шинэ дугаар эхлэж байна. Эрүүл амьдрал нэвтрүүлэг маань үзэгч та бүхэнд эрүүл мэндийн мэдлэг мэдээлэл боловсролыг олгох зорилготойгоор та бүхэнд хүрдэглээ. За өнөөдрийн маань нэвтрүүлэгт хүрэлцэн ирсэн зочноо танилцуулъя. Монгол Мед нэгдсэн эмнэлгийн уламжлалтын их эмч, хүний их эмч, зүү түүн заслын эмч, анагаах ухааны магистр, анагаах ухааны доктор Мөнхцөл манай нэвтрүүлэгт өргөдөө оролцоод байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. За сайн бацгаана өдрийн мэнд. Тэгэхээр таныг би сонсон л да бас Японд анагаах ухааны доктор чиглэлээр бас энэхүү цолыг хамгаалаад ирсэн гэсэн. Тэгэхээр та бол уламжлалтын эмч хүн байгаа. Ер нь одоо Монголдо сурах эсвэл Японд сурахын ялгаа юу байсан бэ? Та тэндээс ямар мэдлэг мэдээлэл олж авсан бэ? Анагаах ухааны докторыг нейросайенсийн чиглэлээр яг хамгаалаад ирсэн. Тэгээд өөрөө бол ер нь эмчилгээний анги төгссөн хүний хэмж мэрэгчлээ л дээ. Тэгээд нарийн мэрэгчлээ бол зүү түнцлийн эмчээр одоо хийсэн байгаа. За ингээд өөрийнхөө одоо дуртай мэрэгчлэр одоо магистр хамгаалаад одоо энэ чиглэлээр мөн одоо Японд бас ямар байдгийг гэж сонирхоод очиод тэгээд бүр илүү их тийм сонирхолтой нейросайенсийн чиглэлийг бас олж мэдээд тэгээд тэр чиглэлээр илүү сайн гүнзгийрүүл сурж аваад ирсэн байгаа. Хоёлаа өнөөдөр ярилцах сэдэв маань бол одоо энэ уламжлалт тэр дундаа энэ зүү төөнөөр энэ чиглэлээр хоёлаа үзэгчтэй мэдээлэл хүргэх юм байна л да. Зүү эмчилгээ бол ерөөсөө хүний амьдралын одоо бүхэл үед одоо хэрэглэгдэж ингэж эмчилгээ болж ингэж ирсэн байгаа. Одоо чулуун зэвсгийн үед хүртэл одоо энэ чулуугаар те үзүртэй чулуугаар ингэж хүнийг эмчлэх ч юм уу те иймэрхүү маягаар ингэж бүх төрлийн өвчнийг одоо тухайн үед амгааж ирсэн байгаа. Тэгэхээр энэ маань улам нарийн боловсронгуй болоод одоо өнөөдрийн зүү эмчилгээ буюу одоо зүү тэгээ мөн одоо төөн эмчилгээ энэ халуун эмчилгээ энэ хоёр эмчилгээг ингээ хослуулж эмчилгээрээ юм онцлог. Ер нь энэ зүү эмчилгээ чинь яг ямар төрлийн өвчнөд илүү их үр дүнтэй байдаг вэ? Одоо Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас одоо зүү эмчилгээгээр эмчлэгдэх өвчин гэдэг одоо 100-аад өвчнийг лист ингээд гаргацсан байгаа. Тэгээ энэний дагуу одоо мэдрэл за тэгээд дотоод шүүрэл за дотрын одоо бүх төрлийн өвчнүүдийг одоо зүү эмчилгээгээр эмчлэх юм боломжтой байгаа. Ер нь яг танаа эмнэлэгт жишээлбэл Монгол Мед эмнэлэгт хандаж ирж байгаа хүмүүсийн дийлэнх өвчлөл нь яг ямар өвчлөл вэ? Одоо над дээр ирж байгаа өвчтнүүд маань ихэнх нь одоо дотрын эмгэг тэр дундаа мэдрэлийн одоо өөрчлөлттэй хүмүүс илүү их ирж эмчлэгдэж байгаа. Одоо тал саажилттай, за артерийн даралт ихсэлттэй за мөн одоо артерийн даралт ихсэлттэй тохиолдол ер нь бас их залуучдсан 30-аад насны хүмүүсээс их даралт ихсдэг болсон. За энэ өвчин гэхдээ бас одоо дан өөрөө явахгүй хавсарсан ийм өвчин маягаар явдаг. Тэгэхэд иймэрхүү өвчлөлттэй хүмүүс бас их ирж байгаа. Тэгээд энэ зорилгоор бариад засал зүү эмчилгээг ингээ хавсарч хийж байгаа. Энэ зүү эмчилгээ нь ер нь яг яаж хүний биеийг эмчлээд идэх юм бол яг тодорхой цэгүүд дээр тавьдаг болов гэсэн тийм эхний нэг тийм ойлголт байна л да. Ер нь яг яаж хүний биед үйлчлэлт юм болоо? Европ анагаах ухаанаар тайлбарлах юм бол одоо зүү хатгаад одоо эсэд нөлөөлдөг гэж үздэг л дээ. Тэгэхээр эсийн төвшөнд гэдэг эсийн төвшөнд их нөлөөлдөг. Эсдэр одоо бодисын солилцоонд нь өөрчлөлт оруулаад тэрэндээс үүдэж одоо тухайн орчных нь юуг өөрчлөөд түүнээс улбалан одоо гормоны өөрчлөлт гардаг гэж үздэг. За гормоны өөрчлөлт гарснараа цусан дахь гормон өөрчлөгдөөд одоо тархи руу очих гормон одоо бас өөрчлөгдөж өвдөлт намдаах, за өрөвсөл дарах гэсэн ийм үйлдэлүүд илэрдэгэ гэж ингэж үздэг. Мөнхцөл эмчтэрийн хувьд бол өнөөдөр зүү эмчилгээний талаарх ерөнхий мэдээллийг өгөхөөс гадна артерийн даралт ихсэх өвчин, за мөн тархинд сорох өвчинд одоо энэ зүү эмчилгээ маань хэрхэн үйл ажиллагаа одоо нөлөөлдөг юм бэ гэдгийг бас манай өнөөдөр студид маань эмчлүүлэгч маань ирсэн байгаа учраас хоёул эмчлүүлэгчдэр очиж жагаад үзэгчтэй тайлбарлаж өгсөн зүйтэй болоо гэж бодож байна. За манай студид хүрэлцэн ирсэн зочны маань хувьд бол нар мандах гэж залуу байгаа. Тэгэхээр хоёулаа даралт ихсэх өвчний талаар эхлээд үзэгчтэй мэдээлэл хүргэе. Өвчтнөө одоо яг энэ нөхцөл байдалд ямар шуухан байдалтай байна гэдгийг би онцлогооны ийм аппаратаар уншилдаг байгаа. Оросын одоо зүүнний эмч нар их хэрэглэдэг ийм аппарат байгаа. За энэ аппаратаар бол тухайн өвчтний одоо өргөслийн шаттай байна уу? Эсвэл архаг шаттай байна уу? Эсвэл одоо бүр тийм ээ хавдрын төвшөнд байж болзошгүй байна уу гэдгийг баг ингэж тухайн нөхцөл байдлаа уншилж идэг. За тэгээд энэхүүрээ би онцлохоос гадна мөн давхар одоо эмчилгээнийхээ явцыг бас хянаа явуулдаг.
өдөр болгон ирсэн өвчтнийхаа биеийн байдал нь ямар байна гэдгийг одоо энэ аппаратаараа хянаж явт. За ганцхан энэгээр онцлох шүү. Одоо өвчтний судсыг барьж үзэх нь хамгийн нэг номерын онцлогоо болж өгдөг. Одоо нүд болон одоо хил. За тэгээд энэ харагдах арсны өнгө гэдэг те эдгээр нь ямар байна гэдгийг бас ингэж мөн Европ хангах ухааны эмчнэртэй адилаар одоо ингэж үзлэг хийхдээ бол ажиглалт хийгээд тухайн хүнд үнэлгээ өгчдөг. За тэгвэл одоо энэ хүн дээр би энэ аппаратаар нэг тухайн одоо энэ нөхцөл байдал ямар байна гэдгийг би хий л да. За хүний гарын алган дээр бас хөлийн улан дээр зүүнний цэгүүд байдаг. Одоо мэдрэлийн төгсгөлүүд гэсэн үг л дээ. Тархинаас энэ очиж идэг, мэдрэлийн ирж идэг мэдрэлийн төгсгөлүүд байдаг. Энэ мэдрэлийн төгсгөлүүд маань дотор эрэхт нь одоо хүний бүх энэ дөрвөн мөч тарих гэд бүх цэгүүд энэ дээр агуулгадж идэг. Хүний гарын дээр, хөлн дээр. За ингээд хотоодны цэг. Элэгцсний цэг. За энэ 50 40 гэсэн тоонууд бол ер нь хэвийн хэмжээг зааждаг. Шээс бэлгийн зам. За эдгээр бол хэвийн байна гэж үзэж байна. За баруун хордлого одоо тайлагдаад ер нь харцсангүй би энэ сайхан болсон байгааг илтгэж байна. За энэ бол бөөрийн цэглэлтэй. Ерөөсөө энэ гарын алган дээр л бүх хүний мэдрэлийн цэгүүд байгаа тань уу? Бүх эрхтнийг мэдэж болох уу тий? Тий, бүх эрхтнийг мэдэж болно. Тий. Энэ эрхтний үйл ажиллагаа ямар байна гэдгийг тийм ээ. Энэ хүнийг за ерөнхийд нь ямар байна гэдгийг одоо мэдчихлээ гэсэн үг л дээ. За сая бид хоёр артерийн даралт ихсэх өвчний талаар ярьсан тийм ээ. За артерийн даралт ихсэх өвчнийг за зөв эмчилгээгээр эмчлэхээс гадна бас одоо хүн өөрөө тодорхой цэгүүдийг цочроож бас ингэж гэрийн нөхцөлд тийм ээ. Тэр цэгүүдэд цочроож ингэж артерийн даралтаа бууруулж болж байна. Гар нуух, гар хуруугаараа дараад тэр цэгээл олж дарах хэрэгтэй. За ганц 2 цэг зааж өгье хүмүүст тийм ээ. За нэгдүгээр ямар цэг байдаг вэ гэхээр энэ чихний арталт, чихний энэ омог байгаа тийм ээ. За энд хажууд тийш харж. За энэ талаас харуулсан дээ. За энэ чихний омгийн яг энэ хойтол дээр 3-1 за ингээ 3 хуваасны дээр нэгдэх энэ дотор хэсэг дээр ингээ хуруугаараа дарж өгнө гэсэн үг. Тэгэхээр ингээ 2 гараараа энэ хэсэг дээр ингээ дарна. Үнэхээр даралт буурах уу? Үнэхээр даралт буурж ирнэ. Бас их сони юм биш үү? Тий, харин. Шууд яар нэг юм тамуулж яхаар уг нь иймэрхүү аргууд. За ингээд за минь өөрөө яг миний дарсан шиг ингээд дартаа хуруугаараа. Хүний 10 хуруу байгаа шүү дээ. 10 хурууны өндөг. 10 хурууны өндөгнүүдийг цочроно. За ийм байдалтай ингээд хооронд нь тий. За минь ингээд хийдэ. Энэ аргууд нь даралт ихсгээс сэргийлж болох уу? Бас сэргийлж. Ер нь өдөрт тутамдаа хийгээд байж болох юм байна тий. Өдөрт 3 удаа хийж яхад бол даралт ихсэлтэй хүмүүст бол маш сайн. Тий. Даралт ихсэх өвчтэй хүндийг хэрэгэлдэг нэг ганц 2 цэг дээр зөв тавья. Ер нь хэдэн цэг бах уу одоо даралт буулгахад тавих шаардлагатай байдаг? Ер нь бол яг хүний бие дээр бол за 5-аас 10 цэг байгаа. Хос цэг байгаа. Тий. Одоо жишээл энэ 2 цэг байгаа байхгүй. Энэ маань ингээ хосоор яг 2 талтаа ижлэгэн тавигдана гэсэн үг байхгүй. Тий. Одоо нүүрэн дээр бол одоо энэ хэсгээр зөв эмчилгээ гэхээр өвдөх болоо гэдээ бас үзэгчд бодож байгаа. Ер нь өвддөм болоо. Тохиолдлын 100-ны одоо 60% нь бол өвдөлттэй л гэж ойлгоход болно тий. Ааха. За энэ хийгүүгээд энэ цэг дээр. За энэ цэг бол өвдөлт намдааж өрөвсөл дарж за тэгээд цусан хангамж сайжруулж ерөнхий биеийн одоо дархлааг одоо сайжруулдаг юм гол цэг байгаа. За энэ бол ханаа том уу за бүхэл төрлийн өвчний үед энэ хийгүүг авахд их зүгээр. Харин жирэмсэн хүмүүст авах юм бол энэ бол төрүүлэх юм юутай төрөх үйл явцыг төрөсгөх юм зорилготой хэрэгэл яадаг цэг байгаа. Тийм. За дараагийн цэг маань ер нь даралт ихсэх өвчнөөс үзэгчд маань яаж сэргийлэх боломжтой вэ? Даралт ихсэлтийн гол шалтгаан юу гэхээр таргалалт за тэгээд мөн амьдралын хэм маяг тий буруу хэм маягтай холбоотой. За тэр дундаа одоо арх тамхи хэтрүүлэн хэрэглэх тий хоол хүнсээ бас буруу зохисгүй хоол унд хэрэглэх ч юм уу. Эсвэл нэг төрлийн хоолыг удаан хэрэглэх ч юм уу. Эсвэл маш их хэмжээтэйгээр хоол идэх ч юм уу тий. Тэгээ за одоо зүгээ авчи. За зүгээ авахтаа хөнгөө авчин. За зүү авахт ер нь бол бас зүү авах техник бас янз янз байна л да. Тухайн өвчнөө бас
цочроож за өвчнийг ер нь бол хятадын эмчилгээ чинь өөрөө ин ян балансжуулж идэг юм эмчилгээ гэж үздэг. Ин ян гэдэг маань халуун хүйтэн, дүүрэн, хоосон гэдэг ийм шин чанаруудыг агуулсан байдаг. Тэгэхээр энэ өвчтний бид ингээд зүү ороод хатгахад энэ зүү маань тухайн эмчид ингээд мэдрэгдэж байгаа доошоо ингээ орж байгаа байдал нь ямар байна гэдгийг бас мэдэрдэг тий. Тэгээд тэр хүнд одоо жишээл хоосон мэдрэмж төрөх юм бол тэрийг ингэж дүүргэж өгдөг. Хэрвээ дүүрсэн мэдрэмж байх юм бол тэрийг нь хасаж өгдөг. Ийм арга байдаг. Ингээ зүгээ тавьсны дараа зүгээ авахтаа тэр нэмэх хасах гэсэн энэ юугаар аргаар одоо өвчтнийхаа тэр халуун хүйтэн юуг нь тохируулж өгдөг. Өглөө бүр цэвэр агаарт 20 минут гүйж занших нь таны өөрийнх эрүүл мэндэд оруулж байгаа хамгийн том хөрөнгө оруулалт юм аа. За дараагийн маань хуулийн сонгож авсан сэдэв бол тархинд цус харавсан эсвэл одоо янз бүрийн шалтгаанаар саажилт үүссэн хүмүүст бас энэ зүүн эмчилгээ маань их тохиромжтой байдаг гэж сонссон. Тэгэхээр тэр тохиолдолд ер нь үйлчлүүлэгчдтэй ямар үйлчлэгээ үзүүлдэг юм бол эмчилгээг? Харвалтын талаар ер нь яаж зөв эмчилгээнд зохимжтой байдаг талаар товчхон ярил л да. За харвалт гэдэг маань өөрөө ер нь ямар өвчин гэхлээр яг Европ анагаах ухаанд одоо хоёр шалтгаантай үүсдэг гэж үздэг. Нэг нь бол суц нарийсаад тархи руу очих тэр суцны хэмжээ одоо багасаад хэрэгтэй одоо хүчил төрөгч очихгүй байсны улмаас тархинд ийм одоо үхчил маягийн тархины эсүүд ингээд өөхөх ийм нэг шалтгаан. Хоёрдугаарт нь одоо тархины судас одоо хагараад тэр суцаар урсчихсан цус маань тархин дотор ингэж цус алдах тийм ээ. Ийм хоёр шалтгааны улмаас тэр харвалт гэдэг зүйл үүсэж идэг. За тэгээ энэ хоёр шалтгааны улмаас үүссэн тэр шалтгааныг одоо арилгах зорилгоор одоо зөв эмчилгээг одоо хийж идэг. За ер нь бол харвалтын улмаас ихэнхчлэн одоо хүнд маань тал саажил, бүхий тал саажил, одоо дөрвөн мөчийн одоо гар хөлн ч юм уу эсвэл толгой нүүрний хэсэг тал саажих те цуг. Эсвэл бүх бие тэр чигээрээ саажих. Эсвэл одоо зөвхөн бүслэгнээс доош сааждаг ч юм уу. Эсвэл зөвхөн гарын мэдрэхүй алдагддаг ч юм уу тийм ийм нэг шинж тэмдгүүд илэрдэг учраас яг тэр тухайн шинж тэмдэгтэн зориулж одоо зүгээ тавьж эмчилдэг. За энэ залуу нүүрний тал саажилттай энэ залууга за энэ хүмүүний дөрвөн мөч дөрвөлээ одоо хэвийн нуруу их бие хэвийн мэдрэхүүнүүд алдагдаагүй. Нүүрэн дээр харин одоо замд ярьцаа та энэ арай сул байхад энэ арай хүчтэй юм тий ингээд татагдаад тэгэхээр энэ баруун талын хэсэг бол ингээд саажилттай юм залуу байгаа. За тэгээд энэ хүний эмчилгээ бол 4 хоногийн өмнө сая эхэлсэн. Тэгээд саажаад ер нь 10 хонсон. Одоо ингээд 4 хоног эмчилгээ хийлгээд одоо угаа сайхан болчиход байгаа. Харвалтын дараа бол одоо дотор эргэтнүүд бас өөрчлөлтөнд ордог. Тэгээд тэр шинж тэмдгийн эмчилгээнүүд бас их хийгддэг. Гадна харагдчихаас гадна бас хүний бие дотроо бас их өөрчлөлт явагдаад байдаг. Бид нар бол ойлгохсон байдаг. Бөөр тийм ээ. Хотоодны өөрчлөлт, илгэнд ингээд энерги зогсонгочдаг ч юм уу тийм. Ийм үзэгдлүүд ингээд гарцсан байдаг. Тэгээ энийг бас давхар засаад тэгээд дээрэс нь мэдрэхүү оруулахын зүүнний цэгүүдийг бас ингээд сонгож авдаг. Тэгэхээр зүүн эмчилгээг ер нь хэрэглэхэд энэ суцаар судсанд л хамгийн их нөлөө үзүүлдэг л дээ. Яг судсны нагших чадрыг илүү сайжруулж одоо сулруулж өгөөд дээрэс нь одоо цусны урсгалыг чөлөөтэй урсгаж өгдөг гэсэн. Тэгэхээр нөгөө бид ингээд тархи руу очих тэр хүчил төрөгчийн хэмжээ чинь айгүй сайхан очиж ийн гэсэн үг л дээ. Тийм. Тэгэхээр эмч маань өнөөдөр бас манай нэвтрүүлэгт зориулаад зарим эмчилгээнийхээ зарим хэрэгслүүдэд авчирсан байгаа. Тэгэхээр энэ бол зүгээр жижигхэн мини хэрэгслүүд л дээ. Ер нь бол маш олон хэрэгслүүд байгаа шүү дээ. За хамгийн гол зүүний зүү дөөцлийн эмчийн хамгийн гол хэрэглэгддэг зэвсэг бол ерөөсөн миний харагдаж байгаа энэ дээр тавьсан байгаа бүтээгт ер нь зөөлөд гэж хэлж болно л доо. За энэ зүү, нэг удаагийн зүү. За тэгээд энэ төөнүр. Энэ бол нөгөө вансмөр үдцгээр хийсэн ийм хүмүүс үнэртэд маш сайхан байна гэдээ ярьдаг ш. Энэ бол нөгөө халуун энергийг үүсгэж өвчтнийхаа чийг энэ юуг хүйтнийг ингэж арилгаж идэг. Хөөж арилгадаг ийм зүйлтэй. Төөнүр маань ер нь маш олон төрлийн төөнүр байдаг. За өвсөн төөнүр, ийм шовгон төөнүр гэдэг те. Нөөрсөн төөнүр гэдэг
Ийм олон төрлийн төөнөр үүдэг. Тэгээ энийг яаж хэрэглэхээс шалтгаалаад ийм хэлбэрүүд нь арай өөр болоо явчихж байгаа юм л да. За энийг бол ингээд биен дээр шууд байрлуулчих болж байгаа. Ингээд шууд гарын дээр ч юм уу тий. Ингээд байрлуулж энэ өөрөө ингээд цавуутай наалтчдаг. За тэгээд энэ бас хит их түлэгдэхээс сэргийлээд энэ доор нь энийг тавиад тэгээд ингээд бас наачдаг. За энэ болохоор яг зүү тавих хэсэг дээр зөвхөн зүүнний цэгүүд дээр төөнж өгдөг ийм төөнөр байгаа. Энэ зүү маань үзгэн төөнөр гэж ярьдаг л да. Энийг болохоор одоо энергийн гүйдлийг үүсгэхийн тулд одоо халуун хүйтийн энергийг хөөж ингэж хөөх маягаар ингэж үзгэн төөнөрийг ингэж хэрэглэдэг байна. За ингээд энэ маань бол одоо бас зүүнний эмчнэрийн хамгийн гол хэрэглэдэг ийм аппарат юу байна. За энэ нь болохоор шивнүүр гэж ярьдаг л да. Нэг удаагийн одоо цоолох хэрэгслийг одоо ингэж сольж хийгээд тэгээд одоо шивнүүрийг энэ зориултын юугаар нь энэ аппаратаараа ингэж хийж өгдөг байгаа. За ингээд өвчтөндөө тий. За тэгээ ингээд өвчтөндөө нэг удаа хэрэгэлсэн нэг бол шууд ингээ хаях хэвээр. Бас нэгэн төрөл нь бомб гэж манай эмчил төрөн битээр нэвтрүүлэг хэлхийн өмнөөс ярилцж хат ярьж байсан. Тэгэхээр бомбыг одоо ямар хүнд яаж тавьдаг юм бэ? Ямар үйлчлэгээ үзүүлдэг юм болоо? Бомб эмчилгээг бол ерөнхийдөө чийг хүйтэн хуримтлагдсан за мөн одоо цусны цогсон гшил үүссэн тий ийм хүмүүст бас бомб эмчилгээг сонгон хэрэглэдэг байгаа. За бомб эмчилгээ маань зүү эмчилгээний бас нэг гол чухал ийм эмчилгээний нэг байгаа. Өнөөдөр тавих гэж байгаа бомб маань болохоор ямар бомб байгаа вэ? За өнөөдрийн миний хэрэглэх гэж байгаа тавих гэж байгаа бомб бол энэ зөвхөн хэсэг газрын цусан хэмжээг сайжруулж одоо юу хүйтнийг чигийг гадагшлуулах юм зорилготой пластик бомбыг одоо та бүхэн одоо үзүүлээ. За энэ бомб эмчилгээ хийхийн өмнө эхлээд өвчтнөө бас бэлдэнэ. За энэ залуугийн хувьд бол бомб эмчилгээ одоо 4 дахь хоног дээр явж байгаа. Тэгэхээр би хөнгөн явчих. Бомб гүйлгэн гэдэг маань яад гэхээр за энэ л болохоор яг зүгээр тэр хэсэг газрын цусан хэмжээг л яг л одоо миний сайжруулна гэснээрээ л тий. Тэгээд тэр хэсгийн одоо булчин байгаа шүү дээ тийм ээ. Булчин суллаж өгдөг юм сайн талтай. Чи өөрөө одоо өрөвсөл үүсгэрээ ийм шар ус гэдэг зүйлийг өөрөө агуулж идэг үүсгэж идэг. Тэгээд тэр одоо шар ус гэдээ яриад байгаа тэр зүйлийг одоо тарааж өгдөг гэж хэлж болно. Тийм. Бомб эмчилгээг бол ер нь голцсон нуруунд дээр тавьж өгдөг. За хэвлий дээр бас тавьж өгч болно. Тийм үү? Тийм. За мөн бас гарны хэрвээ саажилт ч юм уу янз бүрийн гар хүлэн дээр саажилт үүссэн тохиолдолд бас хэрэгжилж болдог. За мөн одоо үений өрөвслүүд үүдэг штэ. Тэрний үед бас энэ бомб эмчилгээ бас их үр дүнтэй. Та бол Монгол Мед эмнэлгийн уламжлалтын эмч байгаа. Тэгэхээр танаа эмнэлгийг зориод очиж байгаа үйлчлүүлэгч нар ямар үйлчлэгээ санал болгож байна вэ? Миний гол хийдэг эмчилгээ бол цогц эмчилгээ байдаг. За холистик медицин гэж ярьдаг. За энэ цогц эмчилгээг саяны үзүүлсэн энэ бүх төөн зүү энэ бомбыг бол ингэж нэг зэрэг нэг дор одоо хийж ингэж өвчтнийхаа шинж тэмдгийг бууруулах, за өвчнийг илаашруулах юм үйл явцыг хийж өгдөг. Зөвхөн одоо манай энэ зүү төнцлаар биш одоо бусад юуны нүдний дотрын хүүхдийн эмчнэртэй ингээ хавсарч юм цогц эмчилгээнүүдийг бас хийхээр бид ингээд зорьсон байгаа. Тэгээ энэ цогц эмчилгээнд та бүхэн эмчлүүлэхийг хүсвэл одоо манай эмнэлгийг бас зорьж ирж байна. Эрүүл амьдрал нэвтрүүлгийн хувьд бол Монгол Мед нэгдсэн эмнэлэгтэй зайлшгүй хамтран ажилладаг. Монгол хүний эрүүл мэндийн төлөө одоо хөрөнгө оруулах зорилготойгоор одоо бид бол бас нэвтрүүлгийг хамтран хийж бэлтгэн хүргэдэг юм а. Нэвтрүүлгийн ивент тэгж таны эрүүл энхийн төлөө Монгол Мед нэгдсэн эмнэлэг.
Ахад бүсгүүчүүдэд зориулаад Хонконгийн Bio Aqua брендинг гоо сайхны бүтээгдэхүүнийг Монголд албан ёсоор оруулж ирэн худалдаалж байгаа. Энэхүү салбар дэлгүүр дээр хүрэлцээрээд байгаа юм. За ингээд хамтдаа орцгоё. За Монголд оруулж ирсэн энэхүү бараа бүтээгдэхүүн нь бол Алтан дүүрэг дэлгүүрийн 1-р давхарт Bio Aqua Mongolia гэсэн хаягтайгаар байрлаж байгаа юм. За ингээд хамтдаа орцгоё. За төв хаалгаар орж ирээд Bio Aqua гэсэн энэхүү хөлбөмбөгийг дагаад явхаар Bio Aqua дэлгүүр дээр хүрэлцээрэх юм байна. Bio Aqua брендинг дэлгүүр дээр яг одоо бид орж ирээд байна. За тэгэхээр охид бүсгүүчүүдтэй эдний бараа бүтээгдэхүүн танилцуулгад бол эмэгтэй хүнд хэрэгцээтэй шаардлагатай байдаг одоо бүхий л гоо сайхны бүтээгдэхүүнүүд байдаг юм байна. За та бүхэн хэрвээ мисгүүгээр арьсаа залуужуулж өвчлөөгөө арилгаж арьсаа гоёмсог өнгөлөг толгоор байлгах гэж бодож байгаа бол Bio Aqua Mongolia гэсэн энэхүү одоо дэлгүүр дээр худалдаалагдаж байгаа гоо сайхны ботоксоос худалдах боломжтой юм байна. Үүний хувьд бол хамгийн гол нь боломжоор худалдаалдаг гэдгээр бол давуу талтай байгаа. Бид бол одоо байнгын компьютер гар утас гэдэг одоо энэ хит ягаан туяатай энэ холбоотой техник хэрэгслүүдийг хэрэгэлдэг. Тэгвэл үүнээс олж бас хүний арьсанд бол ямар нэгэн байдлаар нөсөө тол үүсэх юм хор нөлөөнүүд бас гардаг юм байна. Тэгэхээр хэрвээ та бүхэн энэхүү одоо хит ягаан туяаны хорыг арьсанасаа гадагшлуулъя гэж бодож байгаа бол энэхүү дэлгүүрт худалдаалагдж байгаа энэ маскыг бас сонгож авч хэрэглээрэй гэж зөвлөж байгаа юм. Арьсаа хүүхдийн арьс шиг өнгөлөг толгоор зөөлөн цагаан болгоё гэж бодож охид бүсгүүчүүдэд зориулаад энэхүү маскыг танилцуулж байна. Үүний хувьд ердөө 10 ширхэг хэд 8,000 төгрөгөөр худалдаалагддаг юм байна. За өрчлөө тэнийлгэн арьсыг өнгөлөг толгоор болгоно гэдэг олон төрлийн сонголтоос та бүхэн өөртөө тохирохыг бас авч хэрэглээрэй гэж зөвлөх байна. За Хонконгийн Bio Aqua брендийн хувьд бол маш олон төрлийн гоо сайхны бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдгээр бол дэлхийд бол танигдсан юм брэнд байгаа. За Хонконгийн тухай та бүхэндээ танилцуулж ихэд гоо сайхны бүтээгдэхүүнийг бол зөвшөөрлийг олохдоо маш олон одоо өндөр шалгуураар дэлхийн стандартад нийцсэн энэхүү бараа бүтээгдэхүүнд бол энэ зөвшөөрлийг олгодог. Пудр гэхэд бол одоо охид бүсгүүчүүд зуны үед өнгөлөг толгоор одоо харагдахын тулд сата пудрыг бас сонгож хэрэгэлдэг. За Bio Aqua брендийн сата пудр бол 3 төрлөөр бас худалдаалагдаж байгаа. Нарны тос гэхэд л 5,000 төгрөгөөр худалдаалагдаж байгаа. 2-оос дээш ахын бол бөөний үнээр худалдаж авах боломжтой. Зөвхөн түрхэж хэрэглэдгээс гадна цацаж хэрэглэдэг ийм нарны спрейүүд бол эдний бүтээгдэхүүнийг хүрэлцэн ирсэн хүн бүхэн тестертэй учраас ямар ч бүтээгдэхүүнийг худалдаа авах гэж байлаа. Гэхэд тестерийг нь хэрэглэж үзээд өөртөө тохирч байна уу, өнгө загвар нь одоо хэр одоо зогсож байна гэдгийг нь үзэж шалгаад бол авах боломжтойгоор байна. За энд бол эрэгтэй хүний өсний комод одоо арьсны комод гэдэг бүгд байна. За гоо сайхан эмэгтэй хүнд юу хэрэгтэй гэдэг вэ? Нүдний тэн, хумс, уруулын будаг гэдэг энэ мэтчлийн зүйлүүд байгаа. Хүмсэг сормол сургуулагч хамгийн гол найдвартай бүтээгдэхүүн худалдаж авахыг сонирхож бол Bio Aqua брендийг сонгоорой гэж хэлэх байна. За энэхүү бүтээгдэхүүн сонгож хэрэглэх юм бол та бүхэн түрхэд хэсэг хугацааны дараа хуулаад авахд яг өөрийн юм шиг энэхүү хүмсэг бол харагддаг. Шивхгүйгээр та бүхэн одоо маш гоё зурсан юм шиг юм хүмсэгтэй болох боломжтой болж байгаа юм байна. За энэ маск бол энгийн маскнуудыг харьцуулах юм бол мөсөн маск гэдгээрээ онцлог давуу талтай юм байна. За Хонконгийн Bio Aqua брэнд нь бол өдрийн болоод шөнийн тосонд бол өргөн сонголтоор худалдаалагддаг. Мэдээж тос болон өөр өөр гэсэн онцлог үйлчлэгээ давуу талтай байгаа учраас эрүүл зүйч та бүхэн хүрэлцэн ирэх юм бол маш олон сонголтууд таныг хүлээж байгаа юм байна. За муу эднийд арьсны бүтрэлийн арьсанд тохиромжтой гоо сайхны комод бол ердөө 25,000 төгрөгөөс худалдаалагдаж байгаа юм байлээ. Эсвэл бол шөнийн одоо арьсны арчилгааны бүтээгдэхүүнүүд байгаа юм. За унтаж амархаас өмнө та бүхэн арьсаа арчлах хэрэгтэй байдаг. Тэгвэл яг өөртөө тохирсон таны хэрэгцээ шаардлагад нийцсэн гоо сайхны бүтээгдэхүүнүүд худалдаалагдаж байгаа. За төрөл бүрийн жимснээс гаргаж авсан 100% одоо бас органик юм хүний арьсанд харшил нөлөө өгөхгүй. За мөн чигшлэг бол дээд зэрэгээр нь өгдөг юм төрөл бүрийн маскууд болоод өдөр шөнийн тоснуудаас худалдаалагдаж байгаа юм байна шүү. Бас худалдаанд төдийлөн байгаад байдгүй үсийг бол гэмтээхгүйгээр ороодог ийм үсний хайж. За энэ бол зигзаг хив гаргаж эндүүдч болдог. Ийм үсний эндүү бас байгаа юм байна. За мэдээж эдгээр эндүүнүүд нь бүгдээрээ хүний үсийг түлж гэмтээхгүй гэдгээрээ онцлог давуу талтай байдаг юм байна. За зарим хүмүүс маань гэрээ нөхцөлд ч гэсэн өөрсдөө машин ашиглаад үс засдаг хүмүүс бол бас байдаг. За тэдгээр хүмүүстэй зориулаад хэлэхэд бол үсний машинууд бол хамгийн сүүлийн үеийн загварын ийм машинууд бол бүгд худалдаалагдаж байгаа юм байна. Үсний төрөл бүрийн маникюрууд байгаа. За өнгө өнгөөр бол энд худалдаалагдаж байна. За мөн үсний одоо
лак, гэл гэдэг одоо бүх төрлийн шаардлагатай зүйлүүд байна. За өсний тоснууд, өсний төрөл бүрийн өндөгтэй цагаан гаатай гэдэг юм өсний тоснууд бол бас худалдаалагдж байгаа. За гэрээ нөхцөлд үсээ будъя одоо өснийхээ өнгийг одоо сэргээе гэсэн хүсэлтэй охид бүсгүүчүүд байх юм бол за мөн энэхүү одоо салооны зориултаа болон энэхүү өөрөө бодох зориулалттай өсний будуугнуудаа сонгож авах боломжтой. Энэ бол салоонд зориулагдсан өсний будууг байгаа. За хорон бол өнгөө дагалдаж ирдэг. I get drunk on jealousy, but you'll come back each time you leave. Cause darling, I'm a nightmare dressed like a За эрүүл амьдрал нэвтрүүлгийн гоо сайхны болонд бид Bioco Mongolia брендийн бүтээгдэхүүнийг та бүхэндээ танилцууллаа. Гоо сайханд анхаардаг хэн бүхний сонголт та бүхнийх болол Bioco Mongolia брэнд байх болно гэдэг итгэлтэй. За харин хөдөө орон нутагт бизнес эрхэлж байгаа бүтээгдэхүүнийг худалдаа авахыг хүсэж байгаа үзэгч та бүхэндээс хамтран ажил бэлэн гэдгээ бид нэр дамжуулан дуулгаж байна. За хоёроос дэш бүх төрлийн одоо бүтээгдэхүүнийг бөөний үнээр худалдаалдаг гэдгийг дуулгая. За харин эрүүл амьдрал нэвтрүүлэгтээ үзэгч та бүхэн өргөжлөлөө хамт байгаарай. Нэвтрүүлгийн маань энэ дугаарын төрөд өндөрлөж байна. Ирэх амралтын өдрүүдэд энэ зэгт яригуудтлаа. Баяртай үзэгчтэй. Нэвтрүүлгийн ивент тэгж таны эрүүлийн төлөө Монгол Мед нэгдсэн эмнэлэг.